Сэтгүүл зүйн хувьд одоо яг аль бүргөө гүйцэтгэж байгаа холбоотой бас янз янзын гэмтийн зохицуулалт гарч ирнэ. Энэ бүхэн дээр жанжин штаб яг аль хаагчдынхаа сэтгэл зүйн асуудал дээр яаж анхаардгийг одоо сэтгүүл зүйн одоо энэ чиглэлийн аль хаагчид хэр хангалттай хүрэлцээтэй байна. Ялангуяа одоо аслагдсан одоо газараа үүрэг гүйцэтгэж байгаа аль хаагчдын хувьд. За сэтгэл зүйн асуудал бол мэдээж бас чухал асуудал. Ялангуяа цэргийн албаагч хүн авчаар алч гэдэг хүн бол байлааны талбар дээр үүрэг гүйцэтгэх гэдэг бол 50 цагийн сэтгэл зүгээс өөр асуудал. Тэгэхээр цэргийн сэтгэл зүй гэсэн тусдаа бас юм шинжилгээ ухаан байдаг. Тэгэхээр авчаар алч нараа бэлтгэхдээ бид нар бас тодорхой шинжилгээ ухааны үндсэн дээр сэтгэл зүйн одоо бэлтгэлийг бол хангаж байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол улсын зөвлөгчөнд бол сэтгэл зүйн чиглэлээр бэлтгэгдсэн авчаар алч бол яг бүрэн дүрэн хангалттай биш. Гэхдээ байна. Мөн одоо бид нар бас өнгөрсөн цаг хугацааны туршлага сургамжаас үүдээд өнөөдөр үндэсний батлан хамгаалгын их сургууль дээр зөвлөгчөнд ажиллаж байгаа авчаар ахлагч нараа энэ сэтгэл зүйн чиглэлээр сургууль хүмүүжүүлэх чиглэлээр ажиллах сонирхолтой авчаар ахлагч нараа түүнээс гадна цаашдаа зөвлөгчөнд ажиллах сонирхолтой ийм сэтгэл зүйч мэрэгжилтэй залуучуудыг сонгон шалгаруулад өнөөдөр 2 дамжаа хичээлж байна. Тэгээ энэ 2 дамжаагаа төгсгөөд бид нар зохих шалгуур үзүүлэлт юмыг хангасан тохиолдолд бид нар бас зөвлөгчөндөө ажилуулъя гэсэн бодлогоор ингэснээрээ цэргийн албаагчдын сэтгэл зүйн доктортой байдал хангагдах за нөгөө яриад байдаг янз бүрийн одоо харьцааны зөрчил юм бид нар буурах болов гэсэн ийм одоо бас бодлогоор бид нар энэ одоо сургалтыг явуулж байгаа. Авчаар ахлагчийг ахлагчдаа тавигдах шаардлага гэдэг. Түүн дээр бол яг ёс зүйн болон төлөвчдийн асуудал гэж байгаа. Гэхдээ ёс зүйн төлөвчдийн асуудал ил асуудал биш. Бид нар шууд таныг хараад ямар ёс зүйтэй ямар төлөвшөлттэй хүн бэ гэдгийг тодорхойлж чадахгүй. Бид нар авчаар агчнаа үндэсний батлан хамгаалгын сургуулиар бэлдэж байгаа. 4 жил сурах хугацаанд тэр хүний ёс зүй төлөвшлийн асуудал харагддаг. Үнэхээр одоо бас төлөвшөлгүй ёс зүйгүй хүн бол өөрөө ч гараа явцдаг. Дээр нь одоо манай багш сургууль мүүлгчдийн санаачлагаар энэ хүн бол цаашдаа авчаар агч болох боломжгүй байна гэдэг үндэслэлээр сургуулиас нас авчдаг. Албандаа очиод хүнтэй ажиллаад цэргийн албаагчтай харьцаад ирэхээр тэр хүний бас одоо ёс зүй төлөвшлийн үндсэн суур одоо юу гарч ирдэг байхгүй гарч ирдэг. Тэрнээсээ болоод бас нэг жоохон асуудал үүсгээд байдаг юм.